Бүрөө. Хойлоо ойрноосны гой хөдөө салхинд гарах уу? Салхинд уу? Самаад илж хагаад. Тэгээл да очиж өвс зулгая тий. Тий. Нээхгүй хөдөө ингээл талаар ингээл гүүгээл. Эндээсээ нэг өвс хазаал. Тэрийгээ ээшээ цацаал. Гүүгээл. Нойтон бороотой өвс. Ястай гоё. Тэгээл гүүжээснэ. Өвс зулгааж авах гэжээснэ. Нойтон өвсөн дээр халтраал. Дүш. Тэгэл иврээ хуглаал. Юу гэж ивэр хугархий би? Тэгэл унангуутай шууд хөвтэйгээрээ найдаа өвс цулгаагаал. Гашт. Хөвтэйгээрээ юу? Чи залхуу юм да. Хүү. Хойлогоо үлгэр сонсвол ямар уу? Үлгэр үү? Тий. Тэгээл да. За тэгье. Оюун төгс хүүгийн үлгэр. Эрт үрт цагт эрээн авдраар дүүрэн эрдэнэс алттай. Хар модон шоголд хадгалагддаг үлгэр туйлын өчүүхэн номтой нэгэн айл байж гинэ. Тэднийх эрдэн төгс, оюун төгс гэдэг хоёр хүүтэй юм гинэ. Нэг өдөр гэрийн эзэн хүүхдүүдэд дэргэдээ суулгаад. За. Та нарын хөл чин дөрөөнд, гар чин ганцхан хүрлээ. Тэм учраас бие дан амьдрах цаг чинь болжээ. Маргааш өглөөнөөс эхлэн аавынхаа хөрөнгөөс аль дуртайгаа авч аян замдаа гарч ажимдэрлаа зохио. Гээд юу авахыг асуухад эрдэн төгс хоёр хүүдий дүүрэн алт. Оюун төгс харин шоголтой номыг авна гэжээ. Эцэг нь хэлсэн зүйлийг хүүхдүүддээ өгч гин. Тэгээд хоёр хүү замд гартал ахан дүүдээ. Ууж болохгүй. Идэж болохгүй. Хинт ч хэрэг болохгүй хідэн навсархаа хуудас авахаар нэг хүүдий дүүрэн алт авсан бол хоёулаа элбэг хангалуу явахгүй юу? Чи нэг тэгээгүйгээс хойш өөртөө оногцсон хөрөнгийг би чамтай хуваалцаж чадахгүй шүү. Чи наад номоороо амиад хижээж хуваа борлуулж яваарай гэж хэлж гинэ. Харин оюун төгс юу ч хэлсэнгүй. Тэд нилээн явж байтал замд адуу хариулж яваад таарлаж гин. Ахан түүнээс жороо сарал морь худалдан авч. Чи өвөртөө бэлгүй болохоор гахаа явган нохой нүцгэн байх болж тээ гэж хэлээд дахиад явчихж гин. Дүүн гомдсончгүй. Хар шоголтой номоо уншиж явтал оньсон хөдөлгүүрт морь хийсэн хүний тухай үлгэр таарлаж гин. Түүнээс санаа авч ойд очин оньсон хөдөлгүүрт морь хийгээд түүнийгээ хөлөглөж ахыгаа гүйцэж очвол их л гайхан. Ийм ичидтэй мөр ямар мөнгөөр худалдаж авчваа чи гэж асуухт нь үлгэртэй номныхоо ичидээр бүтээснийг хэлвэл үнэмшихгүй байна гинэ. Тэгээ тэр хоёр цаашаа аялж гин. Гэтэл төөрчглөө. Хамаг хоол хүнсээ барж өлсөж өвхийн туйлд хүрч гин. Ахт нь хүүдий дүүрэн алтан мөнгө байвч тэрнийг идэж болохгүй болохоор яалтайч үлээ. Дүүн хар шоголтой номоо уншвал элсэн доогуур хавж ургадаг хүнсэнд хэрэглэгддэг ургамлын тухай үлгэр байж гин. Тэр ургамлыг ирж олоод хоол хийтэл амттай сайхан болсонд хоёул цадтлаа идэж алжаалаа тайлж гинэ. Ахна дүү минь
Наадах чи яасан ич эцтэй сайн ном бэ? Наадха ахта уншуулж байгаач. Би ч бас алт мөнгнөөс өгчвэй. Гэхдээ дүүнэ. Эрдэмтэн мэрэгдийн цэцэн ухааны дээжс болсон энэ ном Эрдэнэс алттай зүүрлэхээргүй үнэтэй зүйл билээ. Тэгээд ч үлгэрт өвүүлж буй баялаг дуусаншгүй болохоор би тантай хуваалцахаас юунд дургуутсах билээ гэжээ. Ингээд ах トゥ хоёр номноосоо бүх зүйлийг мэдэж амар амгалан элбэг дэлбэг амьдран сууж гинэ. Намайг бүр. Гой нэртэй. Тийм үү? Тэгвэл чамаг хин гэдгийг. Буйн сэт. Вау! Чи ч гэсэн ямар гоё нэртэй юм бэ? Чи хэд настай? 8. 8. 1 2 6 8. Мөн үү? Үгүй биш. 1 2 3 4 5 6 7. Ингээд 8 юм байна. За. Хүй. Чи тэгвэл сургуульд явдаг гэсэн үг юм уу? Энэ буйн цэцэнгийн цамцан дээр нь морь байна. Том алгаа би морь унтсан. Ямар гоё юм. Чи морийг өөрөө зурсан уу? Үгүй шинэ авсан юм аа. Авсан юм уу? Чи морь авсан юм уу? Үгүй ээж аваа цам авсан юм аа. Ээж авч чам цамц авч өгсөн юм уу? Хүй. Тэгэл чиний унсан морь чи энэ чиг ингээл яа гэж хурдандаа хүлж айх байх та. Үгүй том алгаа би сун. Чи одоо сураагүй байгаа юм уу? Сураагүй байгаа. Би уулын чадахгүй. Би уун чадахгүй. Би мөрөөс айгаад идэв. Айгаад идэв юм уу? Тийм. Амар том бийтэн штий. Тий. Гэхдээ морь гоё. Уулын ам жоохон байхын намаа. Уулын ам маань хөдөө байхын би мөрь уулын сумаал. Тийм үү? Тэгээд сурахгүй яасан юм? Би уулын морь унаад хавал би унчуулах юм. Жалаанаас сайн барьдаг байхгүй юу? Тэгээ аим хурдан явуулах юм. Хурдны уулахгүй штий. Үгүй хоол байцуулах юм. Үгүй үгүй шүү дээ ингээд морой тавихаар нь ингээд жалоогоо ингээд татхаар ам нь ингээд татхаар ингээд морьч зогсдог байхгүй юу? Тийм үү би бол сумаа юм л да. Чи зэн тэгвэл битээртэй хөдөө явах уу? Тэхүү. Тэгээ. Ээж авч чамайг хүүж явуулах юм болов битээр? Би ээж аваас төвсөж болно. Чи ээж аваасаа сайн гуйчих заа юу? За. Чи гэртээ ер нь юу хийж ин да? Дүүг хараад ална. Уулын жоохон баг юм үздэг. Уулын би дүүг сайн хадаа, жоохон шатар сайн судаг. Чи шатар тоглох юм уу? Тий. Би гочоо штэ өө юу. Тийм зүв би буруу бод. Чамд дүүнүүд байгаа мó? Бага штэ. Гурваа. Уулын сүнжээ байна, немоингүү байна. Ямар гоё. Чи тэгвэл ястаа гоё дүүнэртэйгээ тоглох гоё байдаг бах та гэртээ. Уулын би гоё дугаатай, уулын би ойлгүй. Уулын дугаа матчиж. Утасны дугаараа юу? Би одоо сайн чийжлэх гэдэг байхгүй. Гэхдээ ингэж хэлсэн шүү дээ манай нэг таньдаг ихч. Утасныхаа дугаар хаан сургууль сурдгаа Facebook юм уу зурагтаар ярьж болтгүй гэж хэлсэн. Хэрвээ ярих юм бол чамайг хүн амт хулгаалаа аваа явчихна. Тий, амар. Тэгээ танихгүйгэнтэй бас юм ярьж болохгүй гэж хэлсэн тий бөрөө. Тий. Чамд бүр гар үсвэ тийм үү? Байдаг. Тавлий дагаа. Тавлий та. Тэр нь яадаг? Ингэдэг юм уу? Үгүй одоо энэ тавлий дүстэй олон хідэн сантиметр л. Чи тэрэн дээр юу хийтий? Хичээний даалгавар хийдэг. Нөгөө ингэдэг юм уу?
Компьютер биш ээ. Компьютер. Компьютер Компьютер. Компьютер биш юм уу? Биш. Зүгээр таблет маа. Үгүй ингэдэг юм чи юу? Компьютер. Компьютер юм уу? Компьютер юм байна. Хоёлаа шинэ үг мэдээд авлаа шүү дээ. Тий. Ингэдэг юм юу гэдэг вэ бөрөө? Компьютер. Компьютер зөв. Ингэдэг юмыг таблет ингэдэг юм. Ийм ингээд таблет. Гэхдээ нэ. Тэр таблет дээр чи удаа үзэн штий. Одоо миний нүд ингээд нүгээрээ хөхөрцөн байгааз. Тий. Удаан тэрийг үзээд нөгөө компьютерыг чи удаа ингээд зурагт удаа үзээд исэн чинь миний бүр нүд хорсоо заяа. Би бүр нүдээ бүр ингээд нухаад бүр ингээдсэн чи эндээс нь ингээд нуух гараад өвдөд. Одоо би ингээд гэрэл рүү харах ингээд нүд маань өвддөг болцсон. Тийм үү? Тий. Миний нүдийг бас хардаа. Найзаа миний нүдээр энэ бас хөхөрцөн байгаад би өчтөр шин унтаагүй тоглоом тоглолцсон. Тийм үү? Муу, бүр муу хүүхэд. Одоо амар нойр хүрээд нүд өвдөд байна. Муу хүүхэд байгааз Тий. манай буунд тэгдэггүй тий. Тэгдэггүй бол жоохон идүндэд хичээлний даалгавар хийгээд хийдий. Би бол магаш 8 цаг гэсэн. Тэг бол би 8:30 давтландаа явд. Юуны давталд явдیں۔ Найзаа? Бол би 34 анги говь. Даалгавар хийх гоё юм уу хаяа? Ой, Гоё. би газ хийжтэй. Гэс. Фу гэж хийчихв. Тий. Надад даалгавар их муухай байдгүй. Хаваалан даалгавар хийхээ хичээсээ суун. Тий бороо цай хэл буйнта. Бөө. За, Та хичээл хийгээд байгаа бол бүү том болно шүү. Тийш тий. би эндээс том болно гэж үү? Тий. Тэгээд бас ухаантай болно тий. Ухаантай ажил хийгээд байгаа бол мөнгө их болно. Мөнгө. Тэгээ ажлаа юм хүссэн зүйл авсан ч болно. Чи дүүгээрээ дуу заалгах юм уу? Олон заалгдаг дөө, олон хэцүү дуу байгаа дөө би дуулж чадахгүй байсан. Ямар дуу тэр нь сонсъё л доо. Мэдхгүй чи заалгасан гэв үстий. Олон би сүнжээ надад хэлсэн багта. Олон хоёр дүү үгүй. Манай дүү маань нөгөө дараа дуулж өгөн гэсэн надад зааж өгөн гэсэн. Тэгвэл дуу чи шүлэг зааж өгсөн үү? Шүлгүү надад зааж өгөхгүй л байгаа. Чи цэцэрлэгтээ шүлэг сураагүй юу? Би сэтгэлэндээ явдаггүй шүү дээ. Олон жоохон байхын би шүлэг дуулдаг гэсэн. Олон сонин дуулаад гэсэн. Тэгээд сургуульд ороод том ага болоод хичээлээ хийдэг болсон юм байна мөн үү? Би олон тавааш явдаг. Онц юм биш чи тэгвэл ийм хүн юм биш үү? Онц. Би бол хитэн дөө удаа тавааш явсан. Яа, дэвтрээрээ дөрөв тавааштай мэн тий? Онц урлагтай юм бэ. За, одоо чи гэртээ орж даалгавраа хийх үү? Магаш би шатид бодрол хий. Шатрын бодрол. Ингээ шатраангаа бодоо суух юм уу? Бодоо сайн нүүж байгаа шууд хийж авахгүй манай ээж маа уйлдаг гэсэн. Тийм үү? Тэгээ ингээ бодоо суух юм уу? Шатраа бодоол. Бодоо нөхөө яаж мадалдаг эсвэл ямар чамаагүй бодоо авч ичиж болно. Найзаа бод гэж юу вэ? Бодоо? Тий? Тэг мө тэмээ бис ноён. Бирс ноён бод гэж юу? Олон хамгийн өчтэй бис Мадлан гэж юу гэсэн үг юм? мадлан гэхээ ялцсан гэсэн. Ялахын тулд яах хэрэгтэй вэ? Ялгын тулд гаа байна. Гараа барина. Ингээд үү? Эле би үзье та. Ингээд байна. Чи дараа завтай өдрөө орж ирээд битээрт гоё шатар зааж өгөөрэй зөө юу? За би олон сонгочтой шатаа гүзэг олоод хий. Үцгээ олчих тэгээд ороод ирээрэй за. За ирж маш гоё сонирхолтой ярилцсанд баярлалаа найзаа. За Тэгээ чи өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд урд нь том болоод энэ морин унаад тавьгаарай заа юу? за ол би сууна. За заавал сураарай. За Амал. Амжилт.
Ажилд. За баяртай найз. За баяртай. 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 Чи өстой гоё хөөрхөн ярьдаг хүүхэд юм аа. Халуун хоолцоотой болгоомжтой харьцаж дүнраач мөн төлөвтгээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дүнраасаа хол байлгаарай. Өнөөдөр бүгдээрээ өрөөнд тагтаа орж ирлээ гэдэг дуу сурнаа. Манай инжир мэдгүй энэ дууг Мэдгүй. өмнө нь нэрийг сонсч байсан уу? Үгүй. Үгүй ах те. Би энийг чи бүр бага ангидаа сурж исэн гэхээр чи одоо бараг 10 гаруй жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас нэлээд хуучны дуу байх гэдэг юм тийм ээ. За эхлээд бүгдээрээ дууга бүтнээр нь сонсож үзье. За одоо тэгвэл бүгдээрээ өнөөдрийн сурах дууныхаа үгийг цээжлээ. Өрөөний салхивч нээлттэй байлаа. Өрөөний салхивч нээлттэй байлаа. Өглөөний агаар сэнгэнэн орлоо. Өглөөний агаар сэнгэнэн орлоо. Шинхэн дууны санаа төрлөө. Шинхэн дууны санаа төрлөө. Ширээн дээрээ цаас дэлгэлээ. Ширээн дээрээ цаас дэлгэлээ. За одоо 2 дугаар адаг. Инх тайван гэж гарчиг тавилаа. Инх тайван гэж гарчиг тавилаа. Эхний мөрийг нь үүсгэн бичлээ. Эхний мөрийг нь үүсгэн бичлээ. Сүр сар хийх чимээ гарлаа. Сүр сар хийх чимээ гарлаа. Сандран харвал тагтаа байлаа. Сандран харвал тагтаа байлаа. 3 дугаар бадаг. Үзэгнээс өөр зэвсэггүй намайг.
Үзэгнээс өөр зэвсэггүй намайг үнэндээ тэр мэдсэн бололтой. үнэндээ тэр мэдсэн бололтой. Үннээс өөр санаагүй надаас Үннээс өөр санаагүй надаас үргэж айлгүй ирсэн бололтой. үргэж айлгүй ирсэн бололтой. За 4-р адаг. Аялгууд дууны өргөөг минь Аялгууд дууны өргөөг минь амгалан инхийн өргөө болгоорой. амгалан инхийн өргөө болгоорой. Энхэн дэлхийг минь тагтаа минь Инхэн дэлхийг минь тагтаа минь инх тайвны өргөө болгоорой. инх тайвны өргөө болгоорой. За ингээд ийм 4 адагтай дуу байна. За одоо хинжрээ хуйлаа дууга аялаад нэг үзэх үү? Тэгье. За. Өрөөний сайл хэвч нээлттэй байлаа. Өглөөний агаар сэнгэн орлоо. Шинхэн дууны санаа төрөлөө. Ширээн дээрээ цаас дэлгэлээ. Инх тайван гэж гарчигээ тавилаа. Ихний мөрийн үсгэн бичлээ. Сүр сар хийх чимээ гарлаа. Сандран харвал тагтаа байлаа. Үзэгнээс өөр зэвсэггүй намайг үнэндээ тэр мэдсэн бололтой. Үннээс өөр санаагүй надаас үргэж айлгүй ирсэн бололтой. Аялгууд дууны өргөөг минь амгалан инхийн өргөө болгоорой. Энхэн дэлхийг тагтаа минь инх тайвны өргөө болгоорой. Ийм дуу байна да инжир минь. Сурах нь үгүй юу? Гэхдээ ярьж байгаа сайн сурах хэрэгтэй юм шиг байна. Студид арай сурж амжихгүй мэн үү? За, тэгвэл гэртээ арих замдаа сайн сонсоод яваарай заяа. За. За үзэгч хүүхдүүд минь ч гэсэндээ сүүлийн удаа дуугаа дахиад нэг давтаж сонсоод өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлүүлье.